Sky Hypermarket компаниас өнгөрсөн хавар Export to Korea бизнес уулзалтыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Бүгд найрамдах Солонгос улсын E-Mart сүлжээ дэлгүүрийн худалдаа авалтын багийнхантай хамтран зохион байгуулсан. Энэ уулзалтын хүрээнд манай улсын үндэсний 60 орчим компани аж ахуй нэгж оролцсон бараа бүтээгдэхүүнээ Солонгосын E-Mart-ийн худалдаа авалтын мэргэжилтнүүдэд танилцуулж, үндэснийхээ бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг эрэлхийлсэн юм а. Тэгвэл энэхүү эхнээсээ биелэл олж гоё жуус Солонгосын E-Mart-д худалдаалагдахаар анхны ажилтаа хийлээ. E-Mart энэ салбар дэлгүүр маань Монголд үйл ажиллагаа нэгээд удаагүй байж байгаа. Тэгэхээр өнөөдөр бас нэгэн баяртай үйл явдал тохиолдож байгаа нь Монголын үндэсний ууган үйлдвэрлэгчдийн нэг Vitafed компани маань бараа бүтээгдэхүүнөө Солонгосын зах зээл дээр Солонгосын хэрэглэгчдэд E-Mart-ийн сүлжээгээр дамжуулан худалдаалах ийм сайхан боломж нэгдэж байгаамаа. Тэгэхээр яг өнөөдөр бол анхныхаа ажилтыг бид бүхэн хийгээд байж гэн. Ингээд тун удахгүй Солонгосын хэрэглэгчдэд хүрнэ гэж найдаж байна. Тэгэхээр мөн зөвхөн Vitafed Group, Vitafed-ийн бараа бүтээгдэхүүн гэлтгүүгээр Монголын үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнүүд маань бас Солонгосын зах зээл дээр гарч E-Mart-ийн сүлжээ дэлгүүрээр дамжуулан Солонгосын хэрэглэгчдэд хүрэх ийм сайхан боломж бас нэгдэж байгаа. Үүнийг хүрээнд бид нийгмийн хариуцлагын чиглэлээр олон ажлуудыг хийж байгаагийн нэг нь бол энэ юм аа. Vitafed компани гоё брендийн жүүсэн тун удахгүй Солонгосын E-Mart-ийн сүлжээ 160 гаруй дэлгүүрүүдээр худалдаалагдаж, солонгосчууд төдийгүй тэнд сурч ажиллаж байгаа Монгол хэрэглэгчдийн ард хүрнэ. Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд ийхүү гарч ирсэн нь дотоодын аж ахуй нэгжүүдэд томоохон дэвшил болж байна. Монголд үйлдвэрлэсэн Монголын хөрсөнд ургасан чацарган жимсээр үйлдвэрлэсэн чацарганы жүүсийгээ бол Солонгосын E-Mart сүлжээ рүү очиж анхны ажилтаа хийж байна. Тэгээд сүүлийн хэдэн сарын хугацаанд бол Солонгосын E-Mart компанитай Монголын бас Монгол шинээр байгуулагдсан E-Mart компанитай ярилцаж тохиролцсны үндсэн дээр өнөөдөр ажилт хийж байна. Тэгээд Монголын хөрсөн дээр ургасан энэ байгалийн цэвэр бүтээгдэхүүн чацарган жимсээр экологийн цэвэр жимс бүтээгдэхүүнээр жимсний шүүс үйлдвэрлэж Vitafed компани маань ингээд олон улсын зах зээл дээр гаргаж байгаадаа бол биднес их баяртай байна. Ийхүү эх орны хөрсөнд ургасан чацарганы найрлагатай гоё жүүс Азийн зах зээлд худалдаалагдахаар боллоо. Цаашид энэхүү үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ажлаа Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зогсолтгүй үргэлжлүүлнэ гэдгийг Sky Hypermarket-ийнхэн онцолж байна.